За Монгол малчдын хотод бий болсон дадан сая малууд маш том хөрөнгийн хуримтлал юм байна. За энийг байнгын эргэлтэнд оруулснаар малчдын хүртэх өгөөж дээшлэх ёстой. За тэгэхээр хөрөнгийг эргэлтэнд оруулна гэдгийг зөвхөн амьд малыг ачиж тээж авцраад зах зээл дээр худалдах төдийгөр ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл малчдын малынхаа хотонд байж захтаа арилжаанд орж явж явах хэрэгтэй. Тэрний өгөөжийг талууд өртөж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ боломжийг хангахын тулд бид нэг талаас хөрөнгө оруулагчдыг урих хэрэгтэй болно гэсэн үг. Хөрөнгө оруулагчид бол аливаа зүйл дээр ямар үн цэнтэй хөрөнгө байна вэ? За тэр хэр баталгаатай хөрөнгө байна вэ гэдгийг мэдээд сонирхно. Тэгэхээр энэ платформыг хөгжүүлснээр бид нар гадаад дотоодын хэрэглэгчдэд тийм үн цэнд хүрэх боломжтой бүтээгдэхүүн хаана байгааг олж харуулах боломж бүрдэнэ. За ингэснээрээ тэр малчдад мал аж ахуй руу хөрөнгө оруулах сонирхлууд нэмэгдэнэ. За энэ сонирхлыг дагаж малчид руу бизнесийн шин загвар, сайн менежмент, сайн жишгүүд дагаж орж ирэх юм. Тэгэхээр энэ үйл ажиллагаа бол зөвхөн малчдын эрх ашигын төлөө биш. Монгол улсын засгийн газар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогод дэмжлэг үзүүлэх юм чухал үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл хүнсний аюулгүй байдлыг хангах том хөдөлгөөн явуулж байна. Экспортыг солонгоруулж мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх юм бодлого явж байна. Шинэ Зеланд зэрэг зарим улс орнуудад бол малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрүүд малчид фермерүүдэд тодорхой ховцоо эзэмшүүлэх байдлаар тэднийг идэвхжүүлж өөртөө барьж байна. Зах зээлийн харилцаанд арай өөр түвшинд оролцох боломжийг бүрдүүлж байна. Монгол улс зах зээлийн харилцаанд шилжснээс хойш мал махны бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо үндсэндээ задран унсан. Ингэснээр бас хэрэглэгчид яг гарал үүслэн тодорхой аюулгүй бүтээгдэхүүн нийлүүлэхэд нэлээд өндөр эрсдэлтэй болсон. Малчид үйлдвэрлэгчийн эцсийн хэрэглэгчтэй хандаж чаддгүй, үйлдвэрлэгч маань шууд малчинтайгаа харьцаж чаддгүй ийм байдал үүснээс болж аюулгүй байдал алдагдаж ингэж явж байгаа маа. Энэ бүх шийдлийг нэг тийш шийдэхин тулд Монгол улс мал эмнэлгийн салбартаа мал амтны эрүүл мэндийг датаг бүрдүүлэхээр сахин технологиг нэвтрүүлсэн. Ингэснээрээ малчин өрхийн малын эрүүл мэндийн сүүлийн 4 жилийн дата бол бий болсон. Одоо бид энийг үйлдвэрлэгчид шууд энэ датагаар нь үйлдвэрлэгчид хүргэх зайлшгүй шаардлага байна. Өөрөөр хэлбэл мал бэлтгэлийн тогтолцоог сахин технологиг ашиглан шууд үйлдвэрлэгчтэй малчин харьцах юм боломжийг бүрдүүлэх гэж энэ төслийг санаачилж байгаа бол маш сайн хэрэг. Энэ нь үйлдвэрийн түүхийн эдийг гарал үүслэн тодорхой аюулгүй баталгаатай яг үйлдвэрлэгчээс бэлтгэн нийлүүлэгчээс нь шууд үйлдвэрт хүрэх ийм болцоог бүрдүүлж байгаа үйлдвэрлэгчийн талдаа. Энийг технологийн шийдлээр шийдэж байгаа бол маш сайн хэрэгээ. Энэний үр дүн бол маш тодорхой үр дүнд хүрэх ийм сайн ажил болж байгаа гэж харж байна. За амьд малын захин худалдааны зах маань малчид болон эцсийн хэрэглэгчийг шууд холбож өгдөгрөө давуу талтай байгаа. Мөн та онлайнаар худалдаад авсан малаасаа жил болгон 22 хүртэлх хувийн өгөөж хүртэнэ. Энэ өгөөжөө та мөнгөний хэлбэрээр болон эд шилбэрээр авах боломжтой гэсэн. Та худалдаж авсан малаа бусдад зарж борлуулах, шилжүүлэх, өвлүүлэх гэсэн хэлбэрээр бас арилжаага хийж болно. Үүнээс гадна үндэсний давхар даатгалын компани дээр даатгагдсан учраас малчны болон хөрөнгө оруулагч таны хөрөнгө бүрэн хамгаалагдсан гэсэн үг. Давхар даатгал гэдэг маань ямар учиртай вэ гэхээр таны хөрөнгийг даатгсан даатгалын компанийг дахин даатгах байгаагаараа илүү найдвартай хөрөнгө оруулалт болж чадна гэж ойлгож байна.